Монгол улсад 37 нам байгаа. Манай нам бол 37 дахь буюу отхон нам. Өнөөдөр монголчууд бас түүхэн уламжлалтаа отхон хүүдээ гал голомтой өвлүүлж үлдээдэг. Ийм учраас сайн намд өнөөдөр итгэл хүлээлгэх юм бол бид бүхэн банкны хүүг олон улсын шиг төрөгнө. Ийм боломжтой мөрийн хөтөлбөрөөр батлуулсан. Зисоолоогоор өнөөдөр Улаанбаатар хотын суурин газруудыг холбох ажлыг эхлүүлэх ийм мөрийн хөтөлбөртөө бид зорилготой байгаа. Монгол улсын иргэн нэг удаа өнгөө газраа авах хуулийн хэрэгжилтийг хангуулах. Өнөөдөр гадныхан 100 жилээр газрыг ашиглуулах тухай хуулийг манай их хурлын гишүүд өргөн бариад бусад улс төрийн намын дарга нар нь хятадууд Монголд амьдрах эрхтэйгээд ингээд сууж штэ, хэрэлдээ сууж штэ. Монгол улсын иргэнд өнөөдөр газрыг өмчлүүлэх тухай асуудлыг яагаад ингээд хоош нь тавиад байгаа? Яагаад Монгол улсын иргэд өдрөөс өдөрт ингээд ядуураад байгаа? Өнөөдөр айл болгонд өнөөдөр үр зээлтэй хүмүүс байна. Үр хөвгтийнхаа өмнө өнөөдөр гудамжтай байдалд орж байна. Банк усаас авсан үр зээлээ төлж чадахгүй. Банкны эздэд дээрлгүүлж штэ. Манай улсад улс дотор улс бий болсон байна. Өнөөдөр Монгол улс гэж бид нар нэг л эх оронтой байхгүй да. Гэтэл намаар дамжсан хуулийн хамгаалтанд, улс төрийн хамгаалтанд байдаг мөнгөний эзэд өнөөдөр Монгол улсыг залгих гэж байна. Тийм учраас энэний эсрэг бол сайн нам бүх тойрогт хүнээ дэвшүүлж байгаа. За миний бие өөрөө бол намын жагсаалтанд орлого хаан уул дүүргийн 12 дугаар тойрогт нэр дэвшиж байгаа. За хаан уул дүүргийн өнөөдөр иргэд сонгогчид за манай намыг дэмжиж байгаа олон мянган сайхан эх орончид байна. Тэгэхээр өнөөдөр бид нар мянган өрсийнхээ төлөө шудраг сонгуулийг хийх хэрэгтэй байна.